нөөцний болгоом зах зэргүүдийг болон хөгжүүлэн шалгаж байна. Эрдэнэс тавталгаа тодорхой өргөлөө. Тийм учраас энэ бүх шатанд баялагын болгоо, нөөцний болгоо, төрийн болгоотой тэмцэх ажлыг эрчимжүүлэх ёстой. Төр хулгайчгүй төр хууль засаглалдаг дэг журмыг л тогтоохыг ард ирж хүсэж байгаа засгийн газар зорилго байгаа. Энэ чиглэлийг ямар хэлцээд одоо хичээлийн бодлого төлөвөө гаргах ёстой. Мэдээж энэтэй тэмцэх ажил бол амаргүй бүх талын саад дэг орчуулж асар их мөнгөний асуудал учраас нэг өдөр бүх хэрэг төв шийдчихгүй шүү дээ. Хүрээгээ уламт хэлж гин, пян шалгалтын ажиллагаа явагдаж гин, лицензийн тооллого хийх, амнаатын тооллого хийх, үндэсний баялагын сан төлөвлөлтөд гэрээ хэлцээг шуурхайлах асуудлууд орсон. Одоо 3 компаниг дөрвөөсмөл ордын газрын асуудлуудыг шийдэх хэрэгтэй. Нэг ялангуяа эднэс тавталгаа компани дээр бүх шатанд сахилга хариуцлагыг журмыг тогтоо, худалдаа авах ажиллагаа, борлуулалт үйл ажиллагаа, олборлох, тээвэрлэх бүх үйл ажиллагааны хяналтыг сайжруулах, шаардлагатай бүх арга хэмжээг ав. Тиймэрхүү асуудлууд харуулах хал соёл сэлэг эгжил төрийн албанд бүх яамдын түвшинд дэг журам сахилга хариуцлага хэмжээл болгож ажиллана. Нийгэм одоо тэгтээ өстой хууль шударга нийгэм өсөж байна, эрүүл нийгэм өсөж байна. Энийг одоо эгжил бид нар төрийн албанаас хэлж хэрэгжүүлэх хэрэгтэй.